За. За одоо дараагийн бодлого бодъё. За 15. За хон хэрэг яах вэ? 5-ыг хэрцэн 5 хэмжээтэй квадратын нэг нүдийг ухаж авчээ. За үлдсэн дүрсийг яах вэ? 1-ийг ярьсан 3 хэмжээтэй тэгшүнцэгтэд хувааж болдог бол ямар нүдийг ухаж авсан бэ? Голынх нь нүд. За Б-д нь бодлогыг 7 гэсэн 7 үед бодоо гэж байна те. За эхлээд 5 гэсэн 5 үед бодъё гэж те. Голынхыг заавал за 5 гэсэн 5-ын аль нэг нүдийг ухаад авсан байж те хэрэг. Үлдэх дүрсийг Аад нь болно. 1 гэсэн 3-аар хүчиж болохын тулд алийг ухаж авсан бэ гэж байна те. Аль нүдийг ухаж авсан байх вэ? Аад нь болно. Голын Голын нүдөө заавал. Тий. За тэгэхээр голынхыг гэдгийг Голын харуулж байна. Тийм ээ. Тэгэхээр би ингэх гээд байгаа юм л да. Амын гол гэдэг байхгүй шүү дээ. Ерөнхийдөө энэ дээр нөгөө заавал 3 өнгөөр будахснаас 3 тоод авчи 1 2 3 гэдэг авчи тий. Багшаа болж байна. За голынхыг байхад ойл болно. Голынхоос өөр нүдийг ухаж авах үед болох уу? Болохгүй тий. За тэрийг батлая бүгдээрээ. Голын нүднээс өөр нүд ухаж авах үед болохгүй гэдгийг батлая. Тэгэхээр эхлээд ингэх гээд байгаа юм л да багш нь. Энийг өштэй. За энэ ийм сигналын дагуу бодъё гэсэн үг л тий. За 1 2 3 гэд тий. 1 2 гэд. 1 2 3 сөөлжсөн байхаар. За босоос адилхан тий. 1 2 3 1 2 3. За ингэ бодчих. Ингэ бодоход биш тий. За өөрөөр хэлбэл энэ хараа эднэрийг аваад сонирхолтой энэ 3-уудыг аваад үзье л да. 3 бол яаж юм? Хэдэн 3 байна? Ийм 3 дугаартай 8. 8 байна тий. 8. 1 ба 2 дугаартай хэд байгаа? 1 8. За би 1 8. 3 авчих. 2-уудыг авах байж. Яг 8. 2-уудыг сонирх байж тий. 2-ууд 9. 2-д 9. 2-ууд 9 байгаа байхгүй. Тийм ээ хамгийн гол нь. Тий. Эднэрийг сонирх байсан байх шүү. Тэгэхээр биш тий. Аль нүдийг заавал ухаж авах хэрэгтэй гэсэн үг. 2-ыг 2 дугаартай нүднүүдээс аль нэгийг заавал хон хэрэг ухаж авах. Яагаад гэвэл нөгөө 1 гэсэн 3 болгонд яах вэ? 1 2 3 3 гуруула 1 1 байх хэрэгтэй байхгүй тий. Тий. Тийм учраас яах вэ? 1-ээс нь 3-удад үлдсэн ухаж авснаас үлдсэн дүрсүүдийг нь хочж болохын тулд 1 2 3 тэнцүү байх хэрэгтэй шүү дээ. 8 8 8. Тэгэхээр заавал 2-ыг ухах хэрэгтэй. За зүгтээ. Тэгэхээр эднэрээс аль нэг нь ухаж авах нь тий. Одоо би юу шүү дээ. Нөгөө чиглэлийн дагуу бас бодчихъя л. Нөгөө чиглэлийн дагуу тийм ээ. Сая бол би энэ чиглэлийн дагуу байдаг шүү дээ. Тэгээ энэ чиглэлийн дагуу. Одоо ийм чиглэлийн дагуу гэсэн үг тий. Хоёрууд нь ийм чиглэлийн дагуу хахаар. Манай хоёрууд ингээд өөрөөр хэлбэл эргүүлчихнэ гэсэн үг л дээ яг уу. Ханааг нь нэг 2 3 удаа тийм ээ. Диагноз руу ижиж. За ингэ ботчих. Бас ингэ бодоход яах вэ? Яаж ч 1-ээс нь 3 авахд Ялгаагүй. 1 2 3 маань 1 1 шиг орох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яах вэ? Тэгээ хоёруудын маань тоонууд яах вэ? Хоёрууд маань бас 9 байгаа байхгүй. Тэгэхээр аль нэг 2 дугаартай нүднүүдийг 2 дугаартай нүднүүдийг нэг юм авах хэрэгтэй гэсэн. Энэ хоёр бодолтой хоёуланд нь 2 дугаартай байдаг нүд аль вэ?
Голын нүд. Голын нүд. Тэгэхээр заавал голынхыг ухах нь шүү дээ. Нөгөө энэ хоёр бодолтой хоёуланд нь хоёр дугаартай байх нүд аль нь голынхоо гоц тий. Тийм. Одоо энэ хоёр бодолтоор хоёуланд нь хоёр дугаартай байдаг бодол тэгэхээр ганцхан голын энд биш шүү дээ тий. Энэ бол яг хоёул нь хоёр. Одоо энэ чинь болохоор энд хоёр боловч нөгөө дээр нь 3 гэдэг өөр байхгүй тий. Тэгэхээр заавал голын нүдийг ухаж авах хэрэгтэй юм биш үү? Бачин тухайн тохиолдолд юм биш. Үгүй. Хоёр янзаар бодож байгаа байхгүй энэ бодлого маань. Нөгөө өмнөх бодлогоодаас юугаар онцлог өөр биш үү? Хоёр бодолтоор огтлолт нь байх нүд гэсэн үг байхгүй. Тэгээ энэ хоёр бодолтоор одоо эхний энэ бодолтоор яг уу заавал энэ улаанаар тэмдэглэсэн энэ хоёр дугаартай нүдний аль нэгийг ухаж авах хэрэгтэй шүү дээ. Бас яг уу хоёр дахь бодолтын үед мөн адилхан шүү дээ. Заавал энэ улаанаар тэмдэглэсэн хоёр дугаартай эсн нүдний аль нэгийг л ухаж авах хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Тэгжиж л нөгөө үлдэх дүрсийн 1/3 3-д очиж болно шүү дээ. Очиж болохын тулд нөгөө 1 2 3-ын маань тоо тэнцэхтэй учраас 8 8 байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг уу. Тэгээд голынхаа юуг нь авах хэрэгтэй. Тэгэхээр заавал яг энэ хоёр бодолтоор хоёуланд нь хоёр дугаартай байдаг нүд бол голынхоо байх. Голынх. Тийм учраас голынхыг л ухаж авах юм байна шүү дээ. Тийм ээ. Надад мэдээж голынхыг ухаж авсан үед үлдсэний нь бол ийгэрсэн 3-аар хүчиж чаддаг тийм ингээд болдог тийм. Болно. За. Голын нүднээс өөр нүдийг ухаж аваад чадахгүй байх нь шүү дээ тий. Гол нь тэрийг баталж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. Энэ бодолтыг байна шүү дээ. Яг адилхан та нар Б-д нь 7 гэсэн 7 гэж боддоо. За яг тэрийг даах гэдэг. Багшаа болж исэн. Сая болж исэн. Жилдээ. Гэтэ зөвхөн голынх биш. Одоо арай өөр боломж нэмэгдэх байх Б дээр. Голоос гадна өөр юм. За 16. 13-аас нь 13 хэмжээтэй квадратын голын нүдийг ухаж авчаа. Энэ дүрсийг 1/4 хэмжээтэй түвшинцэд хувааж болох уу? Болно. Тийм байна тий. Болно. Болох уу харин? За зурчиг байна. 13. Жохон том уу тий? 3 6 12 Багш болно. 6 8 Болох юм байна. Болох юм байна. За болно. болно. Голын нүдийг ухаад 1/4-д хувааж болно гэж юу? Болно. За голынх чинь 1 2 3 7 дахь. За энэ штэ тий. За энийг ухаад авцсан. Голын энэ нүдийг ухаад авцсан. За энэ үлдэх дүрсийн тэгвэл 1/4 хэмжээтэй түвшинцэд Ажлах. хувааж болох уу? За болохгүй шүү. Сонирхолтой тий. Уг нь болж магадгүй юм шиг санагдаад байгаа. За тэгэхээр энэ дээр нэг дахиад жоохон өөр бодолт явах юм. Яагаад тэгэхээр вэ штэ? Мөрийн бодолт мөн л дөө. Гэхдээ мөрийн дан яг нөгөө нэг алгасан мөрийн бодолт бас биш арай биш. Одоо 2 алгасдаг. Тийм бодолт авч үзгээд байна. Өөрөөр хэлбэл яг би ингэх гээд байна. 2 алгасдаг. 2-2-оор. Багшаатай хизээ юу лээ? Нэг мөр, хоёр мөр, шатрын хөлгийн тэр юмар хизээ тэрийг ашиглах юм тийм. Харин бодлогоос хамаарат янз янз байна. Ерөнхийдөө штэ домино болон нөгөө нэг дамждаг бодлогон дээр шатрын хөлөг шиг өөрөөр хэлбэл хөршүүд нь ялгаатай өнгөтэй байхаар Багшаа болохгүй байна. Тэгээд нөгөө одоо 1/4 1/3 муруу гэдэг арай өөр эл тетрономино болоод ирвэл мөр зүрийн бодолт гэсэн үг юм шүү дээ тий.
Мэдээж яг уу яг тэр үед нь дандаа тэр бодолтыг ашигласан юм байхгүй байхгүй. Тэр нөгөө олимпиадын математикч нь ер нь нэг тийм байгаа шүү дээ. Стандарт биш математикч. Стандарт математик бол яг уу яг тодорхой тогтсон дүрмээр Хаацаанаар бодчихад энийг ашиглах юм. гэсэн юм байгаа шүү дээ. Тэр дүрмээр буюу томьёогоор ч юм уу шийдэгддэг бол яг уу одоо энэ олимпиадд чинь тийм байхгүй байхгүй. Дандаа ийм аргаар ингэж гарна гэсэн юм. Түүрүүлээ ямар ч бодлогыг ямар ч аргаар бодоод гаргаж иж болох юм байна те. Тий. Өөрөөр хэлбэл ямар ч бодлогонд ямар ч арга ашиглагдаж магадгүй байхгүй. Тэгэхээр багшаа тий ялгаа нь болохоор амархан хэцүү юм байна те. Тий. Тэгээд нөгөө юу нь байхгүй байхгүй. Ерөнхий гэсэн арга байхгүй гэсэн. Бүх бодлогонд одоо бүх бодлогыг ч юм уу энэ ийм бодлогыг ингэж бодно гэсэн ерөнхий зарчим бол байгаа мэдээч тий. Одоо зарчим баталгааны аргууд ерөнхий арга тэрнээс нь яг наривчилсан тэр болгон тэр тохирно гэж байж болохгүй л тий. Тэгэхээр багшаа энэ олимпиадад өнгөд бол дан туршлага л гэсэн үг үү? Үгүй шүү дээ. Энэ Мэдээж туршлагатай компьютер байвал юу тайлбар вэ? өгсөн байна. Даваа талтай шүү дээ тий. Тестер мэдбэр. Аа. Даваа талтай мэдээж туршлагатай байвал тэгээд одоо мэдрэмж гэх юм уу да тий. Одоо энэ ийм бодолтыг ийм үед ашиглана гэсэн мэдрэмж хэм хэрэгтэй гэсэн үг хам шүү дээ. Зүн совч юм уу. Тэр чинь одоо туршлагаас болон сэтгэлгээнээс математик сэтгэлгээнээс л гарч ирнэ гэдэг тийм ээ. Тийм учраас л одоо бэлтгэл хийгээд байгаа байхгүй бид нар. Одоо тэгэхгүй бол яг тухайн цаг хугацаанд одоо олимпиад чинь нэг тогтсон богинохоо хугацаа байгаа шүү дээ. Тэр хугацаанд амжиж бодлогоо бүрэн бодохын тулд яг уу бэлтгэл хэрэгтэй л гэсэн үг шүү дээ тий. Багшаа энийг та яаж үзье? За одоо харин энийг бодох гээд байна. Болохгүй гэдгийг голын энүүдийг ухаад авцсан үед үлдэх дүрсийг нэгэрсэн дөрүүдэд хувааж болохгүй гэж бодох гээд байгаа юм. Тэхийн тулд ингээд ийм бодолт авч. Одоо энэ зурган дээр харагдаж байна тий. 2-2-оор алгасан. Мөрийн бодолт байна шүү дээ. Өмнө нь бол бид нар яг нөгөө ингээд нэг нэгнүүдээр алгасан мөрийн бодолт авч үзсэн шүү дээ. Тийм ээ. Одоо нэг мөрөөр. Одоо бол яг 2-2-оор алгасан бас ийм мөрийн бодолт байж болно шүү дээ. Тэгэхээр бодолтууд бол янз бүр байж болно шүү дээ. Тэгээд энэ олон бодлогоноос хамаарал янз бүрээр тохирно л доо. Яг тэр бодлогонд тэр тохирно гэсэн юм байхгүй бас тийм. За энэ бодолтоор болохгүй гэдэг нь гараад ирчих. За энэ бодолтоор хэдэн улаан нүд байна? За энд чи 26 байгаа гэсэн үг тий. 13. Энд 26 улаан байгаа. Энд 13 26. Сүүлэгт нь 13 улаан гэдэг чи хэдэн улаан байна гэсэн үг? 91 улаанууд байна тий. Хэдэн цагаанууд байгаа гэсэн үг? Тэгэхээр 168-аас 91-ээс 77 юм уу да тий 77 цагаанууд байна. За одоо би нэгэрсэн дөрөв багтахгүй болохоор болохгүй. Нэгэрсэн дөрүүд чинь ямар боломж байгаа вэ шүү дээ. Нэгэрсэн дөрүүд за 4 улаан байж болох юм байна тий. Ингээд хараа. Ийм 4 улаан байж болох юм шүү дээ. Бас яах вэ? За ингээд нэг орцсон үе. 2 улаан 2 цагаан байх юм тий. Босоо хахад 2 улаан 2 цагаан байх юм биш үү? 4 цагаан. Бас 4 цагаан. 4 улаан юм уу эсвэл 4 цагаан байх юм шүү дээ. Тэгэхээр яаж юм? Нэг ярцхан дөрөвт яаж юм? Ийм боломжууд байх нь тий. Нэг бол 4 Цагаан. Улаан. Нэг бол 4 Цагаан. Улаан. 4 цагаан. 2 улаан. 2 улаан 2 цагаан. 2 улаан 2 цагаан. Дандаа яаж юм? Улаануудны тоо ямар вэ? Нэг ярцхан дөрөвт байх улаануудны тоо. Тэгш байгаа. Тэнцүү. юм уу? Тэг юм уу 2 биш. Тий. Тэгшэрхэг улаан байдаг байна. Тэгэхээр яаж юм? 91 бол байж болох уу? 91 улаан Байж болохгүй. 91 хамт учраас болохгүй. Болохгүй. Тэгэхээр энэ Болохгүй. нэг Болохгүй. дөрүүдээр Гүмээ.
Болохгүй юм байна тий. Яах юм? 91 чинь тэгж үсүүчээс болохгүй байгаа тий. Болохгүй байгаа гэсэн үг. Дандаа 1/4 байх тий. Ийм байх улаануудны тоо тэгш биш шүү дээ. Манай бодолтоор тийм гоц. Тэгэхээр энэ дээр үлээ голын хэрэг нь юу лээ? Ухаагүй ч гэлээ болохгүй юм тий. Тий ухааг бол угаасаа сондгоо юм чи болохгүй шүү дээ. 169 чинь 4-т хуваагдахгүй шүү дээ. Нийт шүү дээ. Яг нэг нь ухаад авчихаар 168 гээд 4-т хуваагдаад байгаа байхгүй. Тэгтээ болохгүй байна те 1/4-д. За одоо дараагийн 17 бодлоо. За 23/23 шүү дээ. 2/2 ба 3/3 хэмжээтэй квадратуудаар хочиж болох. За ийм 2/3 хэмжээтэй Сонсогдсон. квадратуудад хувааж болох уу? 23/23. Болохгүй. За яагаад Болохгүй байх. Нэрд За, нийлээд 23/23 чи арай л том юм байна тийм. Миний энэ зур юунд бүгдийн зурх гэж. Багтахгүй учраас нийлээд 10 Хитээс таах юм бэ? 529-нууд болно нийтдээ. тийм 529. Гэтэ яг энэ чи 2/2 чинь 4-нүүд 3/3 төсөө байгаа учраас яг 4/9-үдэд дадлж болох байх л да. 3-3-с нэгтээ шигээ. Тэгээ 130 шигийг 2 шихийг байгаа. Багш эсвэл 3-таа аваа тэгээ боломжоор нь 2 юм уу зэр 3-таа аваад болно. Шата. За тэгэхээр болохгүй. Бас. За тэгэхээр яаж болохгүй гэдгийг харуулъя. За санаа нь зүгээр нөгөө мөрийн бодолтоор ашиглаж. Тэг. За бүтэн 23/23. 2 өнгөөр л бодно л да. Нөгөө мөрөөр нь за би бүтнээр нь зурж багтахгүй учраас зүгээр ингээд ихэнхдээ Зүгээр үлээ 520 чинь 4 бас 9 тухайдахгүй шүү дээ. тийм л дээ. Гэхдээ 2/2 хэд байж болно шүү дээ. 3/3. Одоо чинь 3/3 1 ороод үлдсний 2/2 130. Тийм. 130 ч юм уу те тэгж байж болно шүү дээ. Холиод нийлүүд гэсэн үг байхгүй. Дан 2/2 тувааж болохгүй л дээ мэдээж. Бас дан 3/3-д тувааж болохгүй шүү дээ. Баг гэсэн юм чи те. Нөгөө ийм хоёр дүрсүүд нийлээд гэсэн үг л те. За тэгэхээр мөрийн бодолд ашиглажээ тийм ээ бүгдээрээ. Дахиад яг нь нэгдүгээр мөрөө удаад Багш болох юм байна. Гоха харин болохгүй. Ерөнхийдөө одоо болохгүй гэж батлаад байгаа хгүй бид нар тий. Болохгүй гэдгийг л ингэж бодолтоор батлаад байна шүү дээ. За ингээд нөгөө бидний мэддэг мөрийн бодолт нэг алгасан. За энэ бодолтыг аваад үзье. За энэ бодолтоор яаж юм? За 2/2 дандаа 2 улаан 2 цагаан байна те. Яаж байрлсан? тий. 2 улаан 2 цагаан. За 3/3-д яаж юм? 6 улаан 3 цагаан 6 цагаан 3 улаан. Зүгтээ. Нийт улаан 3 улаан. 3/3-д бол яах вэ? 3 юм уу? 3 улаан 6 цагаан эсвэл 6 улаан цагаан. байх нь тий. Тийм. За эндээс болохгүй гэдэг нь гараад ирчих. Яагаад тэгэхээр шүү дээ. За нийт хэдэн улаануудны тоо хэд байх вэ? Нийт хэдэн улаан хэдэн цагаанууд байх вэ? Хэдэн мөр улаан? 12 23 юм чинь за 12 тий 12 мөр 12 улаан 11 цагаан. мөр болоход 23 гэдэг чинь 276 юу? 276 улаан нүг. 276 250 цагаан. За тэгээд нөгөө 2-ыг гэсэн 2 болгонд яаж байгаа вэ?
2 улаан. 2 улаан 2 цагаан. За зөв 2 улаан 2 цагаан байна. За 3 гэсэн 3-уудад яаж байгаа? 3 улаан 6 цагаан эсвэл 3 улаан 3 Зөрүү нь ямар байх вэ гэдгийг бодож байгаа одоо хараа. Улаан цагааны зөрүү. 4 улаан 2 цагаан. 4 улаан 6 Зөрүү улаан цагааны зөрүү хэдэ? Тэгэхээр 2 гэсэн 2 болгонд байх улаан цагааны зөрүү хэдэ? Улааны тооноос цагааны зөрүү гэсэн энэ зөрүү тэг байна тий. 2 гэсэн 2-т байх улаан цагаануудын тоонуудын зөрүү. тий. 2 юм чи тэг байна шүү дээ. 3 гэсэн 3-т байх улаан цагааны зөрүү нэг бол яах вэ? 3 Хас 3 нэг бол 3 юм биш чи. тий. 3 эсвэл Хасах 3. тэгэхээр өсөв 3 хуваагдана гэсэн үг. Ер нь хас 3 ч гэсэн 3 хуваагдана гэсэн үг шүү дээ. Улаан цагааны тоон зөрүү. Тэгэхээр биш үү? Ийм 2 гэсэн 2 ба 3 гэсэн 3-удад хувааж болдог байхын тулд биш үү? Улаан цагаан нүдний нийт зөрүү 23. 3-т Багтахгүй. хуваагдахтай байхгүй. Хуваах. Энэ одоо 2 гэсэн 2 ба 3 гэсэн 3-удад хувааж болохын тулд нийт улаан нүдний тоо ба нийт цагаан нүдний зөрүү 3 дуус. хуваагдах хэрэгтэй. Гэтэл яаж чинь? Хуваагдахгүй. Хуваагдахгүй 23 шүү дээ. 276-аас 253-аас 23. 23. 23 ч өөрөө 3-т Хуваагдахгүй. хуваагдах учраас боломжгүй тийм. Нөгөө улааны тооноос цагааны зөрүүг нийт зөрүү болохоор 276-аас 253 буюу 23 шүү дээ. Энд чи өөрөө 3-т Хуваагдахгүй. хуваагдах учраас яагаад тэгэхээр болдог байхын тулд яах вэ? Хуваагдах ёстой ш нөгөө Хуваагдах. болгондоо зөрүү нь 3-т хуваагддаг юм чи тийм. Аха. Яа. За 18. 12-10 тэгшүүн зүтгийг 25 шулуун дотор өмнө оруулчих болох уу? Шулуун буюу нөгөө I те хэвтэй ч юм босоо гэж болно. Болохгүй. 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 Тэр ялс харуулчээ те маш амархан. Нэг нөгөө нэг юу авчих юм нэг сонирхолтой нэг 1/4 ба 2/2 гэдэг нөгөө хавтангаар хучаад нэг нь яхад болохгүйгээр гараад ирсэн шүү дээ тий. Мм. Шалаа дахиж хүчиж болохгүйгээд тэрнтэй адилхан байгуулт болчих. Тэрнтэй ойролцоо маягийн бодолт. За би яг үгээр за тэрнтэй ойролцоод за тэгтээ ингээд эднэрийг л авчих юм. Дөрөв алхас яг шулуун болгонд байна шүү дээ. Нэг улаанууд байдаг бахаар. Эдгээр чинь 3 алхасаад явна гэдэг үг тий. 3 алхасаад ийм маягаар бодчих. За энэ нүднүүдийг улаанаар бодчих. За энэ их гоё бодолтой байгаа юм л да. Иймэрхүү бодол. Яг гол диагоналыг эхлээд бодсон дээр ирсэн байна. За. Ягаад гэхээр олон байхаар. За ийм ингэ бодчихвол шүү дээ. Улаан нүд хэд вэ? Та яагаад ирлээ 3 нүд асгасж байгаа? Нэг нүд биш. Ягаад гэхээр нөгөө шулуун тетромины болгонд нэг улаан байдаг бахаар. За ингэ бодчиход хараа тийм гоцтой. Шулуун тетромын одоо яаж ч авсан тийм хаан ч ингэж байрлуулсан. Яаж юм? Нэг улаан л агуулж байгаа хөөхгүй. Би 3 алхасаад байгуулсан юм чинь. Тийм гоцтой тийм. Яагаад нэг улаан байлгана гэх юм бэ? 26 улаан байна. 26 улаан байгаа байхгүй. Тэр боломжгүй. Нэг тетрономинад одоо нэг ширхэг орно хэрэг 26 улаан байгаа. 25 ширхэг орно гэх юм байна. Төмөг таавс. Шулуун тетромино бүрт Нэг улаан байна. Нэг улаан байх хэрэгтэй. тийм. За энэ жоо. Someone right. Тетромино бүрт
Нэг улаанууд Улаан. байх хэвээр. Энд минь их гоё ойлгодог болчихноо. Одоохондоо энийг хэлж байгаа болохоор ер нь юм ихлэхээр хэцүү Болохгүй. шүү дээ тий. Ийм их хийж ойлгох. нэг улаанууд байх хэрэгтэй тий. Тийм. Тэгэхээр 25 шиг шулуун дотроо минь хуцхийн тулд хэд улаан байх хэрэгтэй гэсэн үг? 25 улаан. 25 улаан байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Гэтэл хэдэн улаан Тэгвэл 26 улаан байгаа болохоор болохгүй. боломжгүй тий. Ингээд энд болохоор 26 улаанууд байна шүү дээ. Тийм учраас 25 улаанаар хуцаж чадахгүй гэсэн үг. Болохгүй. Боломжгүй. Чинь гэсэн үг тий. За. За 19. За энэ бас их сонирхолтой. 19 20. За 19 20-гээс ярилцаад бүгдээрээ зогсорлээ тийм ээ. За 6 9 3 6 9. За энэ дүрсэд байна шүү дээ. Хамгийн олондоо хідэн Z тетрономино байрлаж болох бай. Нөгөө Z хэлбэрийн тетрономинод чинь шүү дээ тий. Жог гэж байдаг. Ийм хэлбэрийн тетрономино За. хамгийн олондоо хэдийг байрлаж болох бай. За энийг эргүүлж мэргүүлж тэгш юм ийсэн байж болно шүү дээ тий. Одоо энэ минь иймэрхүү За ийм Z тетрономино хамгийн олондоо хэдийг байрлуулж болох вэ гэж. За тэгэхээр дахиад би 16. байна шүү дээ. Нөгөө Z болгонд нэг улаан байдаг бахаар л бодох гээд байна. Нүднүүдийг. За тэгэхээр тийм бодолт юу вэ гэхээр шүү дээ. Нөгөө нэг бодолт та. Ямар бодолт вэ гэхээр эднэр шүү дээ тий. Энэ их бас сайн бодолт байхгүй. Аха. Энэ бодолтыг ашигласан дээ бид. 80 дөрөвт багтахгүй шүү дээ. Тийм. За бүтэн хуучгийг шүү дээ. Одоо хамгийн олондоо хэдийг байрлуулж болох гэсэн шүү дээ. Тэг. Үүтэй сайн асуулт байна. Яг хөө Z тетрономиноор угаасаа бүрэн очиж болохгүй л дээ. 81 чинь дөрөвт багтахгүй ч тийм. Одоо болохоор зүгээр хамгийн олондоо хэдийг байрлуулж болох гэж. Ингээ бодчих. Энэ нүднүүдийг улаанаар. 16. За энэ 16. үстэй нөгөө яаж Z тетрономиноор байрлуулсан? 16. 16. Нэг улаан. Нэг улаан. 16. Нэг улаан ороод тэгээд 16. Яаж Z-ийг хааж байрлуулсан? Заавал нэг Тэгээд Z орно. нэг улаан ороо. Тэгээд 16 улаан байгаа болохоор Зөвтэй. Тэгэхээр 16 улаанууд байгаа юм чинь хамгийн олондоо 16. яагаад 17 болохгүй? 17-г байрлуулдаг гэвэл 17 улаанууд байх хэрэгтэй. Аха. 16 улаанууд байгаа. 16 нэг зэт нэг 2 улаан орох гэдэг байхгүй. 16 улаанууд байх учраас 16 улаанууд байх ба Z тетрономино бүрт Нэг улаан. нэг улаан байх хэрэгтэй шүү дээ. Нэг улаанууд байх тул хамгийн ихтэй хамгийн олондоо тий. За яг хамгийн ихтэй гэж бичиж. Хамгийн ихтэй 16 тетр Z тий. За 16 D тетрономино байрлуулж болно. За мэдээж 16-ыг байрлуулж чадна тий. Tudна. Яаж байрлуулах вэ? Яг нөгөө Z-ний улаан болгондоо агуулдаг байхаар нэг байрлуулж шүү дээ. Тийм. Тэгэл чадна гэсэн. За 17 болтго байх нь тий. За 20 10-ыг хэрцэн 11 дээр биш дээ. 1-ийг хэрцэн 7 хамгийн олон хэдийг байрлуулж болох вэ? За тэгэхээр дахиад нөгөө 1-ийг хэрцэн 7 гэвэл шүү дээ. Нөгөө 1-ийг хэрцэн 7 болгонд нэг улаан байдаг байхаар бодох юм. 10-ыг хэрцэн 11 гэдэг тий 6 8 10 Нэг байрлуулж вэ болдог вэ гэвэл нэг иймэрхүү бодолт ашиглана гэсэн үг үү? Тий, иймэрхүү санааны бодолтууд. Ерөнхийдөө тэр нөгөө нэг Z ч юм уу, одоо 1-ээс 7 ч юм уу, тэр болгонд байх. Тэр болгонд нэг улаан агуулдаг байхаар нэг бодох юм. Ураач. Урдаас тавьчил тачигнуул болох юм. Тэгэхээр энэ шиг хараа. Энэ одоо нөгөө шулуун тетрономино гэсэн чинь энэ дээр. За иймэрхүү бодолт ашиглая тий. 1-ээс 7 болгонд нэг улаан ордог байхаар. Яа, тэгэхээр би ер нь бол нөгөө 6 алгасаад нэг яа гэсэн үг тий. Ерөнхийдөө бол яг 10-аас 11 чинь 110 нүдтэй шүү дээ.
1 гэсэн 7 чинь 7 нүдтэй юм чинь. За 110-ыг 7 тавахаар бүхэл хэсэг нь 15 уу тий. Тэгэхээр ер нь нэг 15 мавыг магадгүй байрлуулж болох магадaltaй байхгүй тий. Гэтэл 15 мав бол болохгүй. Хэтэрхийх байхгүй. Одоо түрүүний жишээ нь нөгөө хэсэг ярьсан чинь 81 нүдтэй Z терминал чи 4 нүдтэй шүү дээ. 81-ийг 4 тавахаар бүр 20 морь болоо ш бүх хэсэг нь. 20 морь бүр байрлаж чадахгүй 16-д байрлаж байгаа шүү дээ хамгийн ихтэй. За тэгэхээр би одоо яг нөгөө юугаа байгуулъя гэж байгаа байхгүй 6 алгасаад яа гэж байгаа лээ. Нэг Улаан. Нэг улаан. за ингэж бодох харин зөв гэдэг бодноо. За одоо ингэ бодчихлаа. Одоо яг 6 алгасаад гэдэг чинь 1 2 3 4 5 6. Тэгээ 1-ийг ярьсан 7 болгоно 1 л улаан байна. Бодож байгаа шүү тий. За ингээд гэсэн үү тий. Ингээ болцсон уу? Болцсон. Одоо ингээд бодчих нь шүү дээ. Хэдэн нүдийг улаанаар утсан бэ? Хөөхөд насны 14. 14. 14 улаан байгаа. Тэгээд 1-ийг ярьсан 7 болгонд яаж юм? Нэг улаан. 1 л улаан орж байгаа хгүй. За яаж ч 1 ярьсан 7 ингээд авахд тий. 1 л улаан орж тий. 2 улаан орж. 14. Тэр 14. Хамгийн их 14 боломж байгаа. Хамгийн ихтэй 14 гарна одоо бас гарна. босоо байсан ч тий ялгаа байхгүй. За яг үе. Тэгээд босоо 1 ярьсан 7 болгонд яг уу. Нэг л улаан орж байна. улаан байна тий. Баяртай. За 1 ярьсан 7 болгонд 1 ярьсан 7 бүрт 1 улаан. Тэгээд 14 улаанууд байгаа учраас хамгийн ихтэй 14 нэг нөгөө хамгийн ихтэй 14 л 14 хамгийн ихтэй 14-ийг байрлуулж болно тий. нэг аргамтлаад За мэдээж 14-ийг бол байрлуулж чадна. Яаж байрлуулах болно гэдгийг. нэг улаан л байхаар 11 чинь за яг тийм ээ тийм. Яг байгуулалт нь бас чухал шүү. Ер нь бол амархан гэдэг орхиод бас байж болтгүй юм л да. Тэгээд нэг удаа байгуулсан ч яг. Иш 11 за яг ингээд тий. нэг 7-гийн босоогоор нөгөө 14-ийг байрлуулсан. зөнгөөр Тийм ээ тий. Босоо 11 яваад хөндлөн 3 хэвтэй 3 л өгч юм тий. Босоо яг уу ингээд босоо 11-ийг ингээ байрлуулчих. 10 гэсэн 11 шүү дээ. Тэгээд хэвтэй 3-ыг авч тий. 3. Тэгэхээр 14 ингээ байрлуулах юм. багш тэг 12 нүд илүү л. Тий энд бол яг нөгөө үлдэн гэсэн үг тий. Юмд орохгүй. Нэгэрсэн болоод тэгэхээр 15-ыг бол байрлуулж чаддаггүй байхгүй хамгийн гол нь тий. Энэ баталгаа маань 15-ыг байрлуулж чадахгүй гэдгийг ингэж бодолтоор баталж байгаа гэсэн үг шүү дээ. За өмнөх бас яг энэ бол 16-г гас олон буюу 17 Z терминал байрлуулж чадахгүй гэдгийг баталгаа өмнө бодолтоор хийж байгаа гэсэн үг байна шүү дээ тий. Яагаад 6 гарч авсан юм? Ягаад тэгэхээр нэгсэн 7 бүрт 1 улаан байхаар байгуулж байгаа байхгүй. Тэгэхээр 6 алгасаад 1 улаан байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэ? Нэгсэн 7 бүрт 1 улаан байхын тулд 6 алгасаад 1 улаан. Одоо түрүүн яасан гэхээр бас энэ дээр хараа 1 эртхэн 4 шулуун дотор үнэт чинь 1 эртхэн 4 бүрт 1 улаан байх хэрэгтэй шүү. Тэгэхээр 3 алгасаад 1 улаан. Гэхдээ их нөгөө сайн юуг нь авах гэдэг байгаа байхгүй. Энэ дээр бол одоо 25-аар хуцчих болохгүй гэж бодож байгаа юм чинь 26 улааныг авахын тулд яг гол дигналаас эхлээд бодчихгаа 26 улаан болох тий. За нэг иймэрхүү маягаар бодолтоор бодож болно л доо.
Будалтын баталгаа гэдэг нь иймэрхүү будалтууд байдаг гэдгийг ямар ч байсан Баяртай авчаа. мэдээд авлаа тийм ээ. Баярлалаа. Баяртай. Маргааш Яа хийгээ маргааш. Маргааш 8-аас эхлэх ээлжтэй мик онголгож Маргааш 8-аас эхлэн гинэ. маргааш адилхан шүү дээ цаг нь 7-оос шүү дээ. Баярлаа. Баярлалаа. Баярлалаа өгшөө. Оо гинэ. Маргааш орно. Маргааш 7-ийн хооронд орно шүү. Маргааш